юм байхгүй шүү дээ. Би сургуулиасаа тарчууд явж ийн. Тэгээд ээж рүүгээ явж байгаа. Өнөөдөр тэгээд манайд амар хүйтэн болчихж. Ямар хүйтэн байна. Би гэхдээ амар цазаа хувцалсан маа. 2 бүдүүн цамц. Тэгээд юм эртүүд биш эртүүд. Спортын юмд. Гэхдээ дотор нь бүдүүн эртүүд зумсан маа. Гэхдээ мэдгүй хичээлээсээ тараад гараад ирсэн чи амар хүйтэн болцсон маа. Яриг сонсож байгаа лөө. Би энэ чивчтэй байна. Хардаа навчнууд унжийн. Гэртээ ороод гэс спорт хийх юм уу гэж бодоод бол саарл юм уу бахаар спорт хийхээр заримдаа цалхан өрөөд идэв. Тэгтээ заавал хийх ёстой. Чадна. За гаргаад ирсэн. Одоо би дасгалаа хийлээ. Би гэртээ йога хийн. Тэгээд энэ гидсэн дасгал хийн. Йога тавьсан юм байна. Одоо тэгээд йога хийн. За дасгалаа хийгээд дуусчлаа сая. Тоглоны дасгал ийм сая гидсэн дасгал хийгээд дууссан. Тоглоны дасгал. За спорт яг хийгээд бүр бүтэн дуусчлаа. Одоо усраад л. Үгүй хааж. За дэше гарч ийн хоёлаа. Оо хэлээ гос юм аа. Тэгээ би гос манд гарыг. Юмнаас хатсан гэж чи амар тэгээ. Шүмэг гэдэг дэсэн шүү. Энэ юм хош юм шүү. Яг үнэ энэ занта ипүүлгүй. Харин тийм ээ. Нэг хүмүүс юм махсаж усаад. За одоо шинэ жил гэрлээ хийсэн тий. Харин ini yang bersih, macam bersih. Ini masih bersih nak. Ini yang bersih betul betul. Mana hati kita maskara. Oh, ini sauna. Kartir. Yang bersih bin. Macam betul ni bersih betul. Orang kata cakap testin. Ini bersih je. Bisa. Kerja. Ini bahagian ini diamant ni bisa. Тэгээд дотор нь яг энэ байна. Nächste Station, Zoologischer Garten. Мод 6:30. Аяа. Өдөр гой бороогүй өдөр шүү дээ. Гэтэ бороо орох юм болов. Тэнгэрээс саарлаа. За би тренд руугаа орлоо. Өнөөдөр манайх бүтсэн хагасан өдөр тэгээд би сая одоо гарна. Тэгээд гарах гээд хувцас өмссөн байна хартаа. Иймэрхүү хувцас. За тэгээд өөртөө би бол видео ерөөсөө хийж амжихгүй байгаа. Яагаад вэ шүү дээ. Хичээл маань бүр амар их заяа. Би бүр айгүй их тавтах юмтай. Хичээд их жаад бас нэг бичлэг гаргах байхаа. Тэгээд би өөрөө ер нь компьютерийн чиглэл рүү сурдаг тул тэрнээ бас бэлтгээд дараараас шалгалттай байгаа тул бас шалгалтаа бэлтээд тэгээд ер нь надад бол тэгж бичлэг их цав байсангүй. Тэгээд та нар удаан бичлэг хүлээсэн гэж магадгүй юм байдаг уучлаарай. Тэгээд одоо тэгээд 11-12 сар гээд бас бичлэг хийх бодно. Манай сургууль амралттай бодвол тэгээд би бичлэг би яг өнөөдөр бол сая та нарт Instagram-аас утасны бичлэг хийгээд дууссан өдөр чинь хагас бүтсэн өдөр тул тэгээд бас цагаагаас амжуулж игээд бас нэг юм хийгээд тэгээд тэгчээд сууж ин та. За тэгээд би ч яг тэгээд ер нь ойртой орлоо босоод хичээлд яваад хичээлд бас ирчээл гэр оноо янзлал бас өөрийгөө бас нөгөө стрессгүй бас
бас урдан гадаа харуулж чинь тэрийг ихтэй нартай үе ажиглаад өнөөдрөөс бичлэг та нарт хийж ин л та. Жоонаас чад гарчаад буцаж ирээд тоосоо эдэнд өнөөдрөөс хийж чинь л таага тэрийг хийж дуусгачаа тэгээд нэгдүгээр өдөр маргааш тэгээд мэдээж та нарыг зөндөө их бодож байгаа. Тэгээд мэдээж юу бичлэг хийх байхаар чаасан. Чин 7 хоног гэрлийн маань Берлинд ирсэн. Гэрлийн амралттай байсан. Тэгээд би бас гэрлээдээ цаг гаргаад тэгээд бид өдөр сайхан гүйлж байгаа. Тэгээд дуусгасан. Тэгчээд одоо ер нь шинэ юм гэвэл юу вэ? Вайнахт курс эхлэж байна. Вайнахтын тоол гэрэл, модны гэрэл, Вайнахт маркет гэж бүгдийг хамгаалсан байгаа. Тэгээд тэрийг хийж чаад найзтай хамт үзгээр явах та. Тэгээд 7 хоног би яг хэзээ цаг завтай байх юм мэдгүй. Тэгээд одоо манай 7 хоног нэг хичээл орно. Тэр үедээ завтай хийж магадгүй. Тэгэхээр би сэтээ өнөөдөр манайх нэгдүгээр нэвэж тэр өдөр очиж байгаа. Тэгээд шууд очиод зүггүй тавьчаад энэ ойролцоо нөгөө найзтайгаа уулзах юм. Тэгээд үз дээр ирсэн. Тэр одоо ондж чад Вайнахт маркет руу явна. Маркетер очиод юу байд юм бэ? Маркет юм өгчдөг өнөөдөр. Тэгээд би сая сургууль дээр бараг 2 цаг гарна. Сая манайх 2-оос тарсан. Тэгээд би сая 4 хүртэл сургууль дээр байлаа. Бас хичээлээ тавтаа. Тэгээд тэр би нойртой дээр сургууль дээр үлдээд хичээлээ хийж байгаа. Тэр нас надад илүү амар байна. Тэгээд би одоо манай 4 өнгөрч байна. Найзтайгаа 5:30-аас уулзсан. Найзтайгаа уулзаад өнөөдөр кинон премьер Johnny Depp охиныг харж магадгүй. Одоо тэгээд энэ зогсож гата үүдэнд Immer ein Mann der ehrlichen Worte. Danke dir. Hab ich dich jetzt angespuckt? Nee, gar nicht. Nee, du hast etwas Schönes gesagt. So. Finde ich auch. Mit Emotionen. Mann, Leute, Alter. Bitte nicht vors Gesicht. Okay, ja. Ach so. Та нарт дараад нэг юу болсноо ярина заяа. Тэгээд амар сонирхолтой юм болоод тэгээд би яг энэ киног үзсэн. Тэгээд дараагийн очичоод гэртээ маргааш тайван ярина. Тэр баяртай одоо манайх шинэ аваа авчихсан болчихсон. Тэгвэл харчин дугуйтай явна одоо. Тэгээд гэртээ хайлаа. Би сая босчод нүүр хамаа цэвэрлээд замссан. Одоо тэг сургуультай явна. Тэгээд өчтөр орой та нарт юу болсноо ярив. Тэгээд өчтөр найзтай уулзгаар гарсан баггүй юу. Бид шинэ жилийн маркет очиод үзсэн гэдэг. Замдаа явж исэн чинь бид цоо гэдэг газар тийм төв газар тэнд маркет оргоод явж исэн чинь манай кино театрт премьер болоод хүмүүс амар дүүрээ тэгээд бас улаан нөгөө нэг эвсэд баахан папарацци идэр тэгэл амар хүн орсон тэгэл харсан чинь нэг киноны премьер тэг өмнө видео дээр та нар харсан баг тий тэр премьер болсон киноны премьер тэнд дэлхийн премьер болсон баггүй манай найз
хоёулаа хамт зогсоод үзээл та старуудтай тааралдаж магадгүй шүү дээ гэл. Тэгэхээр за тэгвэл тэгдэм үү гэл тэгэл бараг 2 цаг зогссон байгаа. Тэгээд тэр өөрөө бас нөгөө нэг жүжигчин тамиртай тэр нөгөө Johnny Depp-ийн охин. За тэгвэл Johnny Depp-ийн охиныг харъя. Тэгээд тэр дуртай болохоор би мэдээж сайхан санаатай. Би тэр амар удаан зогсоол яасан чинь тэнд нөгөө нэг 20-аас 15 тикет сугалж авдаг тийм юм болсон. Тэгээд тэр тикетийг авсан бол тэр премиг үзээд орж болох байхгүй юу? Тэгээд би үзээд албий гэлтсэн чи тэр бас хажууд зогсчихсан байхгүй юу? Тийм найз зохин. Тэгэл найз зохин маань тикет авах гэсэн хүсэл байхгүй. Тэгсэн чинь тэгээд би тэгэл тэр нөгөө тэнтэйгээ ажилтсан модгатуу амар ном Германы жүжигч хэрэгтэй ингээд тикет ингээд суглаа авч байгаа юм шиг тэгж аваад тэгээд яасан чи би нэг каноны тикет авлаа. Тэгсэн чинь манай найз гівгэн божис тэр над руу нэг амар муухай штолж ирлээ. Тэгэл амар сонь реакшн гаргаад тэгэл амар сонь би тэгээд бүр дотроо яац юм бол би тэг юу руу хийсэн юм болоо гэдэг. Тэгээд би ч нэг их юм бодоагүй байсан. Дараад нь гэрлэг гошгод харъя би энд байхсан нь бол цаг үргэлдэж амар тэгж хэлээ. Би чинь тэгээд юу яасан юм бэ? Би тикет хатсан чинь уралцсан. Тэгээд намайг хүнд тикет өгөхийг хүлээгээд байгаа байхгүй юу? Намайг хаашд бол. Тэгээд яваад гисэн намайг орхиод би тэгээд яах вэ? Тикет авсан юм чинь тэгээд Германд Фелт премьера болоод дэлхийн премьера болоод би энэ киног анхны удаа үзсэн. Тэгээд хоцсон тикетийг ороод бас gratis попкорн авч маа. Тэгээд ийм тикет гэрэгт юм байлаа. Тэгэд би бас хэдэн жүжигчүүдтэй Холливуд жүжигчүүдийн гарын хэсгээс авч маа. Тэгээд тэгж надын орой айгүй гоё өнгөрсөн л та бидэд ганцаараа аим шиг кино гэсэн дээ. Амар баярлаад үзээд бүр үнэхээр гоё ясан дээ. Мэдээж тэр охин ингээ яваад өгсөн амар сонин санагдсан. Гэхдээ тэг яг хөө би өнөөдөр өөрийнхөө энэ өдрийг мохоолохгүй гэдэг тэрэндээ баярлаад тэгээд киногоо үзээ. Тэгээд яасан шүү дээ. Бичлэг сайн оруулж чадаагүй яад л тийм дотор премьер олж халаар зурагч авч болохгүй, видеоч авч болохгүй. Тэгээд би энэ авсан видеонуудыг оруулсан байна. За тэгээд би одоо сургуультай явлаа тэгээд баяртай.